За энэ гурилын үйлдвэрлэлийн асуудал дотоодын хүнсний хангамжийн хүрээнд нэлээд нухацтай авч үзэх ёстой асуудал юм байгаамаа. Тэн аливаа одоо өргөн хэрэглээний барааны татварыг улсын хурал дээр энэ галтай сэдвийг ацраад нөгөө улс төрчид маань одоо ард иргэдэд таалагдах гад тэрнээсээ болоод одоо үндэсний үйлдвэрлэлээ зарим нь одоо үндэстний хэмжээнд л юм ярьцгаагаад л байх юм. Энийг инх баяр сайд сая Мэд сайхан сайд бас хэллээ шүү дээ. Зөв санаа шүү дээ. Энэ татврын асуудлыг ингээд тохируулах хийж болох зүйлийг заавал улсын хурал дээр чирж ирэх хэрэг байгаа юм. Одоо цемент дээр бид нар бол жишээлбэл тэгжэл алдсан шүү дээ. Хилийн цаана үнэхээр хямдхан байгаа юм бол за нөхөр одоо цемент үйлдвэрлэгч хилийн цаанд хэдэн төгрөг байна? Хэрвээ өнөө болохгүй бид нар гайлынхаа доторыг буулгаад гайл хилийнхээ карантыг нээлээ. За үнэн тэнцвэржээд өргөд буцаага татврын тавиал ингэдэг энэ зохицуултын засгийн газарт бол өгчмөр юм байна. Улсын хурал дээр ацраал одоо 126 гишүүн болчихсон. Мэдээж хэрэг тойргийнхаа иргэдийг байдаг чинь Монголын ард иргэдийг хямдхан хүнс хэрэглээсээ тэрийг дотоодоосоо хангадаг болчихсон. Энэ чинь энэ улс их орон энэ засгийн газар улсын хурал тэрийг хамгаалах ёстой шүү дээ. Энэ галтай сэдвийг түрүү инх баяр сайд чуулган дараагүй зөв хэлээд байна лээ. Энэ эрхийн цемент энэ гурил мэтийн ийм зүйлүүдийг засгийн газар шууд тэнцэнэ одоо тохируулах хийцдэг тэр зохицуултыг хийх хэрэгтэй. Энэ зүгээр энийг одоо ойлгохын тулд заавал гарууд төгсөх шаардлагагүй шүү дээ. Гадаа хилийн цаанд хэдэн төгрөг байгаа юм бэ? Дотооддоо нэмчлээ. За нөхөр Бакир чиний гурил үнэтэй байна. Бид нар карантин нээлээ швсё. Цементэн дээр бид нар тэгж чадаагүй учраас алдсан шүү дээ. Дээрээс нь гурилын үйлдвэрүүд ингээд байнга тусалцаа дэмжлэг тэтгэлэг аваад байдаг гэд хэлээд ихе 250 орчим төгрөг гурилын үйлдвэрүүд авцсан юм аа. Эднэрөөсөө болохгүй байна. Бид нар гаднаас гурил оруулаад гүдгүүл хайр нь 250 төгрөг. Тэр гурилын үйлдвэрүүд бол яг ч дэмжсэн анханаас нь. Дотооддоо бид нар айлаас нэг шанаг гурил гуухгүй хэмжээнд будаагаа тариад гурилаа хийждэг, малынхаа тэжээлийг бэлтждэг баяа л гэж явж байгаа юм байгаа дээ. Энийг заавал улсын хурал дээр ацраал тэгэл нэг иргэдэд таалагдах гэсэн нэг поп юмнууд яриад үгүй энийг ойлгохын тулд гаарууд ч юм одоо эмгиймээ төгсөх шаардлага байхгүй шүү дээ. Энэ эрхийн засгийн газарт нөгөө за тэрийг одоо шинжээд судлаачд нь байж гэн хилийн цаанд хэдэн төгрөг байгаа юм дотоодод бид нар монопол болчлоо олигопол болчихсон бол бид нар энэ карантин нээчээ хилийн онгойлгоч татвараа нэмчихье. Энэ зохицуулт руу бид нар явах хэрэгтэй байна шүү дээ. Ер нь дотоодынхаа нэг хэдэн үйлдвэрлэл одоо янз бүрийн дөнгөж бизнес эрхэлж эхэлж байгаа тэр үйлдвэр байгуулж байгаа хүмүүсийг ад үзэл айлын хөвгтийг шүтсэн өөрийнхөө хөвгтийг ад үзсэн байдалтай ингэж байгаад ээж болохгүй шүү дээ. Дэглэг ард иргэдтэй ард түмэндээ хайраа зарлцгаагаал. Тийм учраас энэ галтай сэдвийг байн улсын хурал дээр ацраад баймааргүй байна даваасрын дарга. Энд чинь өнгөрсөн 24 оны сүүлээр юу боллоо? Одоо энэ чинь дахиад буцаад татвар тавих гал. Тийм учраас энэ энгийн асуудлыг бид нар тэр засгийн газарт нөгөө засгийн газрын тэр хажууд нь тохируулагч агентлагууд нь байж гэн мэдээлэл шинжилгээ судалгаа хийдэг гайлын байгууллага одоо бусад засгийн газар зөвлөдөг л одоо зөндөл хүн байдаг байлгүй дээ. Дотоодод үнэтэй байгаад байна. Хилийн цаахан талд үнэтэй хямдхан байгаад байна. Энийг оруулаад гайлын дотроо ингээд зохицуулчихъя. Хоёрдугаар бид нар ярихаас өөр арга байхгүй. Улаанбаатар хотоос ихэнх үйлдвэр Улаанбаатар хотод төвлөрсөн. За баруун дуран дээр байгаа тариалтыг түшиглээд гурилын үйлдвэр байгуулагдвал сайн байна. Тэр болтол баруун 3-4 аймагч нь одоо 1700 км гурил тээвэрлэж очиж тийшээ вагоноор тээвэрлэх боломж байхгүй. Авто тээвэр хамгийн үнэтэй тээвэр. Нэгэнт тэр чойжсрын сайд увс руу одоо энэ Улаанбаатар хотоос зөөж явахаар тэр баруун аймгийнх нь квотын өнгөрсөн жил боловсролын дарга инх баяр сайд 15,000 тонн, Увс аймаг 480 тонн сарда, Ховд аймаг чинь 420 тонн, Баян-Үйлгийн аймаг 520 тонн, жилдээ 15,000 тонн л гурил иддэг. 1700 км зөөхөө 650 км Горналтайскийн бүс районоос оруулж ирэх үү. Энэ айгүй энгийн л тооцоол баймаар. Энэ зэргийг ингээд тооцоо за тэр баруун аймгийнхан цаанаасаа хямдхан гурилаа оруулаад тэр энэ боломжийг бүрдүүлж өгье. За энэ гурилын үйлдвэрүүдийг худалдаа авахтай байхын тулд Төвийн бүс район одоо хангаа бүсийн аймагуудад энэ дотоодынхаа гурилаар хангая. Ил энгийн л баймаар. Би нэг олон сургууль төгсөөгүй л дээ гадаад дотоодод энэ чинь бодоход тийм айгүй энгийн зүйл үүдтэй одоо. Энэ галтай сэдвийг улсын хурал дээр ацраал ингээд тал болол гайх цаагаал шагсарцгаагаал айлын үйлдвэрлэгчдийг шүтсэн өөрийнхөө хэдэн үйлдвэрлэгчдийг нэг ад үзсэн байдалтай. Тэгвэл тэр гурилын үйлдвэрүүдэд ажиллуулахгүй ашигтай ажиллуулахгүй бол 254 төгрөгөөр яах гэж хөрөнгө оруулалт хийсэн юм. Одоо тэр хэдийг ад үзэж хаяал дэвсэлж хаяал хайрын улсын мөнгө өгсөн арай гэж босгосон 20-30 жил явж боссон гурилын үйлдвэрүүд энэ гурилын үйлдвэрүүд чинь одоо 6-9 гурилын үйлдвэр ажиллаж байгаа тэрэн төрөөс тогтмол ажиллаж байгаа нэг 4-5 байгаа. Тэгэл гадны тэр ТЭО стандарт технические условия ГОСТ стандарт ч биш. Одоо та нар баруун аймагуудын захуудаар яваад үзээрэй.
Технические условия гурлыг ГОСТ За, санал хэллээ.